Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Хайлан байна. Өнөөдөр бидэнтэй хамт 92 дугаар сургуулийн 10-р ангийн сурагч Илбэрлэнэ. За бит хоёр өнөөдөр Сэдон Томсны Чин зоригт Адгуусан амьтдын үлгэр хэмээх номыг ярихад бэлэн болоод байна. За энэ ном маань Адгуусан амьтдын бодит амьдрал зан арын шиг дүрслэн харуулсан сонирхолтой цуврал өгүүллүүдийн ном юм байна. Энэхүү бүтээлд амьтдыг хүмүүсийн адил, бодгал сэтгэлтэй оршихуугаар дүрсэлж, байгальтай зөв зохицон амьдрахын ач холбогдлыг тодтогдог тийм ном байгаа юм байна. За хоёулаа шууд зохиолынхаа үйл явдалд орох уу? Зохиол дээр минь яг юу өгүүлдэг вэ? Ямар үйл явдал гардаг вэ? За зохиол дээр минь болохоор эхний хоёр өгүүлбэр дээр нь чонны тухай гардаг. Яг эхний үлгэр дээр эр чон, хоёр дахь үлгэр дээр эм чон гардаг. Яг хоёулаа бэлтрэг байхдаа ингээд анчинд гэр бүлээ алдсан. Тэгээд яг тэр анчныхаа гарт ширүүн нөхцөлд өсөжсэн. Тийм одоо тэдний тухайг үлдэх юм уу тийм ээ? За тэгвэл тэр хоёрын маань ингээм амьдралд ямар хэцүү зүйл гарав, ширүүн дөө нөхцөл төстэй гэдгсэн шүү дээ. Одоо эхний чон нь болохоор бүр бэлтрэг байхаас эхлээд нохойд үзэлцдэг байсан гэх юм уу, ингээд юу нохой бариулна гэж ярьдаг. Тэгээд яг тэр анчин нь болохоор юу пүүсийн эзэн байсан. Тэгээд яг ингээд яг пүүсээ нэрд гаргахын тулд ингээд жуулчд урьж авчираад тэгээд жуулчд нь нохой авчираад тийм нохой чон хоёрын дунд алцаан үүсхий. Нөгөө зодтолтуулдаг юм шүү дээ. Бүр бэлтрэг байхаас юм чинь нөгөө ямарч тийм юм мэдлэггүй. Тэгээд эхэндээ болохоор амар зодуулдаг байсан. Бүр басаж чадахгүй боллоо зодуулдаг байсан. Гэтэ ерөөсө бууж өгдөггүй байсан. Бүр бэлтрэг байхаасаа нохойтой тэгж зодуулдаг байсан болохоор ингээд том болоод бүр ямарч нохоонд баригдахааргүй тийм мундаг чон болж өсдөг. Тэгээд бас бэлтрэг байхдаа яг тэр пүүсийн эзнийх нь хүүтэй айгүй найзалдаг байсан. Жил гарна найзалсны дараа нөгөө хүүн өвчнөө улмаас болоод нас барцдаг. Тэгээд чон ганцаараа үлдээд тэгээд тэрнээс хойш бүр хэдэн жилийн дараа бас нэг жуулч ирээд 3 5 нохоогоор бариулъя гэд хөөлгөөд тэгсэн нөгөөтг нь яг ингээд за угаасаа миний цаг дуусчихжээ гэд баатарлагаар зогтохгүйгээр байсан газартаа зогсож байгаа тэгээд өгдөг. Тэгээ яг ингээд сүүлд нь тэр сүмийн манаач нь ярьдаг нөгөө найз хүүгийнх нь булшны тэнцэнээс яг тэр чонны уйлахыг сонссон гэж ярьдаг юм билээ. Эмэгтэй чоныхын амьдрал юу тохиолд юм бэ? Эмэгтэй чоныхын амьдрал бас төстэй. Бэлтрэг байхдаа бас нөгөө гэр бүлийн бусад ах дүү эхийгээ буудуулаад алцдаг. Тэг яг ингээд анчин нь тэр бэлтрэгийг олцоод өрөвдөөд гэх юм уу тэгээд алахгүйгээр гэртээ аваачаад хүүхдийнхаа тоглоом болгочихгээд тэгээд аваачаад уйчдаг яг нохоо шиг тэгээд нөгөөтг нь ингээд тэр үүрнээсээ айгу гарах дурггүй. Гарах дурггүй болохоор нөгөө хүүн ингээд айгүй зэрлэг. Тэгээ ингээд гаргаж тоглуулахын тулд ингээд үүдэнд нь хордуулсан хоол тавьж мэваад яг хулганы хаавах шиг тиймэрхүү юм хийдэг байсан. Тэгээ нөгөөтг нь ингээд сүултээ бүр хашраад ингээд ямар ч хорны үнэрийг мэддэг болсон. Тэгээд яг нэг өдөр зүхтах боломж олдоод яг зүхтах гад гараад нөгөө ойр өгөөжсэн чинь хөршийнх нь нэг хүн эрдэнэ сумаар буудаад нөгөөтг нь хаалтаад унцдаг. Тэрнээс хойш ер нь хорны үнэр болно. Тийм бууны үнэрийг юусоо ялхаа байлцсан. Тэгээд бас тэгэж хоригдсоор хагаад өсдөг. Тэгээ нэг өдөр бас дахиад зүхтах боломж олдоод тэгээ тэрийгээ яг сайн ашиглаад зүхтдаг. Яг ингээд нөгөө бууны үнэр хорны үнэрийг ялгагддаггүй болсон болохоор зүхтаад ойроо ордог. Тэгээ ингээд одоо бүр бэлтрэг байхаас эхлээд уяанд өссөн юм чинь яг ан ман хийн гэсэн тиймэрхүү юу байхгүй. Тэгээ яг одоо ингээд анхандаа болохоор жижигхэн хулган зурам энэ төр барьж иддэг байсан. Тэгэж явж байгаад нэг эр чонтой уулздаг. Тэр чон эм чон маань болохоор нөгөө чанга уйлахаас айгүй айдаг байсан байхгүй. Нөгөө анчнаа дахиж олж ирээд будчихна гэж бодоод. Тэгээд яг ингээд чонны уйлахын цаг гэж байдаг юм лээ. Тэгээд уйлахтаа айгүй зөөлн тэгээд богино дуугаар уйлдаг байсан байхгүй. Тэг яг нэг удаа ингээд зориг гаргаад яг чанга уйлаад үзсэн чинь нэргэн тайранд нэсэн нэг эр чон бас уйлаа. Тэг тэр хоёр ингээд уулздаг. Яг өдөртөө яг ойрхон хамт байхгүй ч гэсэндээ анд явж очиж заавал уулздаг байсан. Тэгж жагаад чонны нэг тусдаа гарах тиймэрхүү
заншил байдаг юм шиг үл яг ингээд нөгөө юу хавар болоод ирэхээр лөө ирэмээрээ яг ингээд тусдаа өөрсдийнхөө нүхийг олж тусдаа гардаг. Тэгээ тэр хоёр маань ингээд хамт тусдаа гараад манай эм чон бас бэлтрэг төрүүлээд хэд 9 бэлтрэг төрүүлсэн баг. Тэгээд бэлтрэг төрүүлчихэд яг тэрийгээ ингээд харангаа яг хажууд нь зурамны илүү тарганы үүр гэдэг байхгүй юу? Эм чон маань ингээд хөл хүнд болцсон болохоор өөрөө анд явж чадахгүй. Тэгээд эр чон маань ингээд анд явдаг. Гэтэ нөгөө эм чон чинь айгүй мундаг, айгүй ухаалаг. Ерөөсөө яг ингээд эргэн тойронд нь байгаа амьтдыг өөрөө бас агнаад идчихдэг байхгүй юу? Тэгж жагаад бэлтрэгээ төрүүлдэг. Бэлтрэгээ төрүүлээд ингээд бэлтрэгээ хараад нөгөө манай эр чон маань андаа яваад нэг өдөр бас нөгөө анчин нь ан хийхэ болоогүй ангансаар л байсан. Тэгээд яг нөгөө эр чон одоо уул мөрөө гэх юм уу яг тэр анчны эргэн тойронд ан хийж агаад тэгээд нэг удаа нөгөө анчин нь тэрийг хараад тэгээд агаад явсан чинь яг эхний удаадаа бол олдоог байхгүй юу. Тэгээд яг хэд хот нэг ингэж манд сууж агаад яг тэдний нүхийг хаана гэдгийг олцсаахгүй. Гэхдээ нөгөө манай юм чан маань аюу ухаалаг байсан. Яг ингээд нэг өдөр нөгөө эр чантайгаа хамт ан хийж явж агаад тэгээд яг нөгөө анчин нь ингээд отоод сууж байна гэдгийг мэдчихсэн байхгүй юу. Тэгээ яг тэр анчин нь морьтой байсан. Тэгээ тэр морийнх нь уяаг нь зулгаа цаяад нөгөө морийн зүхтаалгачдаг байхгүй. Тэгээ нөгөө анчин хөл морь байхгүй. Тэгээ яг тэр оройн тэр хоёр ингээд өөр нүх хайж болоод өөр газар бүр хоол газар нүх ухаад тэгээд тэндээ нөгөө бэлтгэрүүдээ зөөхөр болдог байхгүй. Гэтэ нөгөө эм чан маань эр чанагаа туслахыг хүсээгүй яг ингээд өөрөө ганцаараа бүгдийг хийнэ гэд тэгээд бэлтгэрүүдээ нэг нэгээр нөөрөө зөөж байгаа байхгүй. Тэг зөөж дуусаад хамгийн сүүлийн бэлтэргээ зөөжсэн чинь нөгөө анчин нь хүрээд ирдэг. Тэгээ нөгөөдөг чинь айгу айгаад бэлтэргээ амандаа зуусан чигээрээ цаашаа зүхтаадгүй шүү дээ байхгүй. Тэгээ нөгөө анчин нь хойноос нь нохоо бас хөлгөөд анчин нь гайхаж байгаа байхгүй. Нөгөө бэлтэрэг гэж мдээгүй яагаад ингээд туулай зуучаад тэрийг өгсөн туулай ангаа зуучаад тэрийг яагаад хаяхгүй зүхтаад байгаа юм болоо гэд гайхаад тэгээ яг ингээд араас нохоо хөлгөөд нөгөөдөг нь манай хин эм чан маань ингээд бүр ядарчихсан 9 бэлтгэрээ ганцаархнаа зөөсөн болохоор айгүй ядарчихсан. Тэгээд гүйжсэн. Тэгээ нөгөө нохоодоо баригдах шахаад яг ингээд баригдах гад байжсэн чинь манай ир чинь айгүй фатерлаар гарч ирээд тэгээд авардаг. Тэрээс ихтэн амар дуртай. Тэгээд ер нь тэрнээс хойш нөгөө чаннуудын тэр ухаалаг байдал нь тэр нь юутай тэр чанаас гаралтай гэж ярьдаг юм биш гэлээ. Тэгэхээр ер нь нэлээд дээр үеийн явдлыг харуулдаг ном гэсэн үг. Ер нь ингээд сонсоод байхад ер нь айгүй олон номыг ингээд чанын тухай айгүй олон ном хүмүүс ирж ярьдаг байхгүй юу. Тэгээ тэрийг сонсоод байхад яг хэлдэг өгнөг нь болохоор чана айгүй ухаантай амьт юм бэлээ гэд. Өмнө нь тийм бидгийг мэдээгүй. Тэгтээ чана айгүй ухаантай амьтан байсан гэд. Ер нь бол бэлтрэг байхаас нь ингээд айгүй хэцүү хүнд нөхцөлд байлгацсан. Ир чаны маань хувьд бол яг багасаа тийм нөхцөлд өссөн болохоор яг өөр ингээд их чөлөөтэй амьдарч болно гэдгийг бол мэддэггүйсэн багт мэддэггүйлсэн багт тийм ээ. Харин ир чан нь болохоор нөгөө яг ингээд өөрт нь ингээд явах боломж байсан ч гэсэндээ нөгөө хүмүүстэй ойрхон амьдрахыг аягүй хүсдэг. Тэг ерөөсөө явдаггүй байсан байхгүй юу? Хайруу. Тэгвэл чаны маань бас өөрийнх нь хүсэл байсан. Хүмүүс татагдсан л байсан баг. Бас нөгөө нэг анчныхаа хүүтэй нээзэлт нөгөө нэг эзнийхээ хүүтэй нээзэлт гэсэн гэдгийгсэн шүү. Тэгэхээр бас дасцсан л байсан баг л та. Хүн чаны маань хувьд болохоор айгүй нөгөө нэг хүний гарт ингээд айгүй хүнд хэцүү нөхцөл байсан болохоор бас зогцсон баг тийм ээ. Тэгээ сүүл нөгөө нэг анчнаа мэдэж авдаг юм ч гэсэн хүнтэй ойр байгаа дасцсан. Тэгээд хүнээс арай илүү сэтгэдэг болчихсон баг тийм ээ. За тэгвэл энэ бүтээлийн миний гол санаа нь юу гэж бодож байна? Гол санаа нь ингээд амьтад одоо зэрлэг амьтад зөвхөн юу иддэг тийм андаг биш бас ингээд өөрийнхөө амьдралын төлөө бас тэмцдэг гэдгийг ухааруулах гэсэн байхаа гэж бодож байна. Тийм ээ тийм ээ. Хүн ч гэсэн өөрийнхөө амьдралын төлөө тэмцдэг адилаар амьтан ч гэсэн өөрийнхөө амьдралыг бас болохгүй л үзчихлээ. За тэгвэл одоо номын өгүүлбэрийн маань гол онцлог нь чи яг юу гэж бодож байна? Бусад номуудаас ч юм уу? Юу зохиолч нь болохоор ингээд өөрөө амьтдаа судалж бичсэн гэж ярьдсан мэлээ. Тэр нь л гол онцлог нь багт яг ингээд өөрөө тэр амьтдын дунд амьтдаа судалж тэгээд бичсэн болохоор. Тэгвэл чи ингээд намайг уншаад дуусны дараа ингээд өөрт чинь яг ямар сургамж нэг юм бодогдуулсан зүйл байсан баг тийм ээ. Тэгээд чаныг ер нь бол ийм амар тийм ухаалаг амтан гэж ястай мэдээгүй зөвхөн ингээд
айгүй хэрцгий агнадаг тиймэрхүү амтан л гэж боддог байсан. Тэгээд чонны тухай илүү мэдэж авсан, чонны тухай чон руу илүү сонирхолтой болсон. Чонод. Уншигчд маань ч гэсэн яг чамтай адилхан зүйлийг бодох байгаа. Эсвэл уншиж үзээд арай өөр өнцгөөс харах юм билүү тийм ээ. Тэгвэл одоо эдгээр өгүүллийн бүрийн гол дөрүүд нь бидэнд амьдралын ямар үнэт зүйлийг ойлгуулж байна гэж бодож байна вэ? За эхний эрх чоны хувьд болохоор нөхөрлөл бас ямар чухал вэ гэдгийг ухааруулсан байх гэж бодож байна. Яг хүн амьтны хоорондох нөхөрлөлийг ч гэсэн ухааруулах гэсэн байх гэж бодож байна. Хоёр дахь үлгэр дээр болохоор ер нь чонч гэсэн яг хүнтэй адилхан хүнээс илүү ухаантай байж болно гэдгийг харуулсан гэж бодож байна. Тэгвэл яг энэ номыг яагаад хүүхэд, томчууд яг аль аль нь унших ёстой гэж бодож байна? Яг хүүхдүүдэд болохоор үлгэр талаар нь уншвал илүү гоё байх. Яг том хүмүүс болохоор яг ингээд гол санаагаа бүр илүү ухаж аваад яг тэрийг ингээд өөртөө суулгаж унших нь сайн. Яг хүүхдүүд болохоор үлгэр талаас нь бас ингээд сургамжилж унших нь зүйтэй байхаа. Ер нь бол бага насны хүүхдүүд маань бол яг үлгэр чигээр нэг сонирхолтой хүлээж авах тийм ээ. Томчуудаа маань болохоор яг ямар сэдвийг хүндсэн, ямар шийдэл гаргасан тэрийг сухаж ойлгох байхаа гэж найдаж байна тийм ээ. Тэгээд ер нь бол чонын одоо ухаантай гэдэг нь яг энэ чоноос гаралтай гэж яригддаг гэсэн үү? Тэр сүүлийн үлгэр дээр яг сүлд нь хэлдэг байхгүй. Чоннуудын яг ингээд тиймэрхүү ухаалаг байгаа нь тэр чонноос гаралтай. Яг ингээд өөртөө амьд авч явж байгаа нь яг өөртөө арчлаад авч явж байгаа нь тэр чонноос гаралтай гэж яригддаг юм лээ. За чи тэгвэл хэр ном уншдаг вэ? 2022 оноос илүү 23 оноос илүү айгүй их ном уншдаг болсон. Яг ангиараа номын хөтөлбөрт оролцдог байхгүй юу? Өглөөний уншлага гэдэг. Тэрнээс хойш ер нь айгүй ном уншдаг болсон. Яг номын ямар сайхныг мэдэрч авдаг болсон. Бид нэр ингээд энэ удаагийн ном маань амьтдын талаар гарсан шүү дээ. Дараагийн 50 номын жагсаалт маань болохоор байгаль экологийн чиглэлээр гарч байгаа. Бид нэр амьтдаа хайрлаж байгаа юм чинь байгалаа ч гэсэн хайрлах хэрэгтэй. Ер нь хамгийн түрүүнд байгалаа хайрлаж ээж амьтд маань ч ирүүлж байна. Тэгээ бид нар бас өөрөө ирүүлнэ гэсэн үднээс бид нэр дараагийн 50 номынхаа жагсаалтыг байгаль экологийн чиглэлээр гаргах гэж байгаа. Хэрвээ та саналаа ирүүлэхийг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудасны сэтгэгдэл хэсэгт номын нэр болон зургийг гэлдэж бид нэр саналаа ирүүлээрэй. Тэгээд дараагийн 50 ном манд зарлагдангууд бас номоо уншаад тэмдэглээ хөтөлбөрөд уралдаанаа идэвхтэй оролцоорой гэж хүсье. За. Тэгээ гой сонирхолтой ном ярьж өгсөн баярлалаа. Тэгээ чамд болох бас нэгэн шинэ мэдээлэл байна. Манай клуб ингээд одоо улс орон даяар бүх ерөнхий боловсролын сургуулийг номын клубтэй болгохыг зорж байгаа. Дээрээс нь клубтэй шинээр гишүүн эсэлж байгаа. Хэрвээ сургууль дээрээ номын клубтэй болох сонирхолтой юм уу? Өөрөө номын клубын гишүүн болж ирсхийг хүсвэл доорх дугаараар бидэнд холбогдорой. За тэгээд бидэнтэй хамт гоё яриа өрнүүлсэнд баярлалаа. Сонирхолтой ном ярьж өгсөнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай.